За сайн уу манайхаа. Сорын албай дээрээс ярьж байна. Нууцлаг юм ярих гэдэг шиг хүмүүс тарсны дараа ярьж байгаа шээ. Туул эртний үлгэр домгууд дээр ном сав харвааны тухай байдаг. Тэр нэг эрхийдээ элчтэй мэрэгэн харваач сумаа онлоод эрхий хоруугаараа эрхийвчл татаад эр үхрийн чинээ цус тусалт татаад сумдаа шившээд тэгээ тавих дээр сум нь ингээ залууртай юм шиг ингээд яваад байнуудыг оноод 70 уулын цаанагаад одоо 70 хасаг тэрэг хүлээгч хүртэл буцахад ч гэдэг юм сүүжний нүхээр зүүнний нүхээр одоо ингээд аялаад яваад байдаг орчин үеийн нэг залууртай сум шиг яваад байдаг тийм үлгэр туйлс дээр байдаг. Яагаад гэдэг юм бэ гэдэг асуудал байдаг аахгүй. Сур өөрөө аюул тийм сонирхолтой спорт. Нэг талдаа нөгөө талдаа бол монголчуудын хүчрхэгжилтийн хамгийн том одоо хүчрхэг зэвсгнийх нэг нь болж таардаг. Ном сумгүйгээр бол бид нар дэлхийг эзлэх бол боломжгүй байсан тийм баг. Тэгээ тэрнийх нь нууц нь юунд байсан бэ гэдэг тэр шившилтэнд байх шиг байдаг юм. Одоо эрхийвчлээд одоо эрхий хорууга насаа эрхийн чинээ тусалт одоо юу гэдэг те татаад ившээж татаад тэгээ сумдаа шившдэг. Тэгээ сум хүн гурав гэд нэгэн амтай болж байгаа тийм байлаа зарагдах. Тэр татчих явцтай авшийлэх, номоо авшийлгэж явахдаа сумаа эрхивчлээж харавж явах явцтай. Тэгээд нэг сумдаа хаана очиж ямар байг яаж онох уу гэдэг тэр захиас даалгавраа бараг загч байгаа юм шиг болгоод одоо сумаа чиглүүлнэх юм уу да бараг. Тэгээд сум нь тэгээд яваад одоо ондог тийм зүйлүүдийн тухай гардаг л да. Зүгээр үлгэр домог гэж бодоод өнгөрч бол нэг талтай. Нөгөө талаас нь сумтайгаа тухайн хүний оюун санаа ихтгэл үнэмшлэрээ нэгсэж чадах юм бол сумыг тэг залуурдах болцоо бол бас байна гэж үзэж байгаа. Тэгээ одоо яг одоо зүгээр ийшээ явж байгаад ийшээ буцаад нисэх нь хаашаа юм. Тэгтэл тодорхой нөгөө байны наривчлал одоо салхины наривчлж гэдэг юм уу байны тийм одоо хөдөлгөөнтэй байг тэгж өөрөө шившсэн сум өөрөө хөөж гүйцэж ондог байгаа юм болоо да гэж ойлгосон. Нэг талдаа. За спорт талаас энэ дайны хүч зэвсгийг спорт талаас ямар энэрнгүү нэмжин болгож хувиргасан бэ гэдэг тэр зүйл бас энэ сорын зурхай дээр харагддаг байхгүй. Тэндээс одоо юу гэдэг нь өрсөлдөгч талууд байхгүй. Энд одоо ном харж байгаа бүх хүмүүс хоорондоо өрсөлдөж байгаа. Тэндээс ингээд 70 галдын цаанаас ч гэх юм уу харуулаа өрсөлдөгчдийн сорын одоо зурхай дээр зогсож байна. Эндээ зогсоогоод тэгээ онлоо уухай арай онсонгүй алд дутлаа эсвэл дэлгэм дутлаа төөд туслаа арай жоохон дээгүүртчлээ гэдэг ингээд зааж өгдөг нөгөөтгтөө харавж байгаа хүндээ өрсөлдөгч нь зааж өгдөг байхгүй. Тэгээ юу гэдэг те дэлхийн нийтийн спортод ийм зүйл өрсөлдөгчдөө сайн харуулаа муу харуулаа гэдэг эсвэл ононгууд уухай гэд урам зориг өгдөг ийм спорт дэлхий дээр огт байхгүй. Энэ өөрөө монгол хүний ертөнцийг үзэх үзэл дайсандаа ч гэсэн өрсөлдөгчдөө ч гэсэн энэрэнгүү нинжин тэрийг хайрлаж тэрийг хүчрэх тэрийг зөв байгаасаа тэрийг илч хүчтэй байгаасаа эрэмгий байгаасаа оноосоо эрхийн мэрэгэн байгаасаа гэж өрөөж харавдаг өрөөж өрсөлддөг тийм спорт бол ер нь мэдгүй Монгол ном сумаас өөр баг байхгүй юм шиг тийм сэтгэл төрдөг. Тийм учраас энэ дээр дэг соёл ёс зүг асар нарийн одоо юу гэдэг те мөрддөг энд илүү их тийм тайвшрах хэрэгтэй бол илүү одоо бараг бясалгал хийх хэрэгтэй бол бясалгал авахгүй нэг талдаа орчин үеийн асар том бясалгал юм байна гэж би бас ном сумаас мэдээлсэн. Асар том бясалгал юм байна. Бясалгах хийх хэрэгтэй бол хүн чанарын хувьд сэтгэл санааны хувьд асар их тийм гүн нарийн тайвшрах хэрэгтэй бол тэгээд нөгөө сумаа шивдэг. За нөгөө юу тайз болгож байгаа үедээ таарчлаа. За яг гэхдээ ойлгохтой бол шившдэг тэгээд ондог. Энэ өөрөө нөгөө монгол хүмүүсийн одоо эд хэрэгслэл зэмсэг өрсөлдөгч зэр зэвсэг байгаль дэлхий бүх юмтайгаа харьцааны нарийн одоо нюанс гэх юм уу тэр торгон агшин яг энэ дэр бүх ном сум дээр бүх зүйлсүүдээр харагдаж байгаа. Одоо сүүлийн маш олон хүмүүс ном сум руу ингээд орж байгаа, сор харуул сурж байгаа нь бол юм бахархгүй шүү дээ. Энэ бол монголчуудын хүч чадлын илэрхийлэл, монголчууд хүчтэй мөртлөө амгалан байдаг. Амгалан мөртлөө эрэмгий дайчин байдаг. Дайчин мөртлөө тайвширч чаддаг.
өрсөлдөгчөө хайрлаж инэрч чаддаг тэр соёлын илэрхийлэл маань ном сумд ингэж үлдсэн байгаа да. Тэрийг одоо тийм учраас энэ өөрөө их сонирхолтой спорт. Монгол хүн болгон л монгол хүүхэд болгон л харуулж сурах хэрэгтэй. Тэгвэл нөгөө эрэмгийн чадлын, эрч хүчийн, тайвширлын, тэр ата хорслын, бие мундаг гэдэг эго бүгдийг энэ ном сумнаас ном сум харуулхад арилдаг байхгүй гэж. Арилдаг юм байлээ гэж ойлгосон. Баярлалаа.